Сүүлийн үед нэлээд завгүй байгааг сонссон. Одоо яг ямар уран бүтээлээр ажиллаж байгаа вэ? Удахгүй шин цамаг гарах гад цамагтай багтсан дуунуудынхаа клипний ажилд орсон байгаа. Тэгээд бас удахгүй үзэгчдэд маань шинэ уран бүтээлээр. За, хамгийн сүүлийн асуултыг асууя. Аялгаугийн хувьд хамгийн анхны уран бүтээл нь анхны ярийн тухай дуу байдаг шүү дээ. Энэ дуугаа анхны ярьтаа яг зориулж хийсэн гэж сонсч байсан. Анхны ярьж ямар хүн байт юм бэ? Анхны яруу. Заавал хариулах шаардлагагүй тий. Ингээд үзэгчтэй та бүхэндээ хуучны анхны харийн дууг зориулж байна. Яа. Одоо тавиач тий. Чи ингэсээр хүний жигт элдэн болголоо. Яач юу? Яав. Чи тэнийг юм уу? Юу гэд бахан залуучтай юм зогсож байгаа? Ангийнхаа найзыг өмгөөлсөн юм би. Чи хизээ ийм юмд оролцолт өгүүлсэн? Тогтооны хэд бол би араа цалтнаа. Тогтоомч таар бүр найзад болсон юм уу? Бүр хасууд болно гэж бодож байгаа шүү дээ би. Яа! Нөгөө спорт бүжгийн клубийнхэн чинь гарцсан шүү дээ. Яагаад? Мэдгүй өрөөгөө голсон юм уу? Өөр л оруулах. Үш. Таир чинь Манайх орё. аль клуб вэ? Хөгжмийн клуб. Яг таваалаа. За. Тэгээ бүрдсэн юм тий. За тэгэхээр манай хамтлагийн хамгийн ихний даалгавар цэвэрлэгээ. Сургуулиас өгсөн хөгжмнүүд энд л байна. Болохоо. Бид гурав тэгээд алийг нь тоглох юм бэ? Тоглох юм бэ гэж тоглож чаддсан юм уу? Үгүй. Тэгээд. Хөөе. Битгий хамаагүй юм төрөх гээд наад сургуулийн өмч. Эвдэлжүүл бөө өрөнд орно. Зүгээр наанаас суугаад хараад байж ивэл байж заа юу. Энэ шинээр хөгжим заах юм уу? Яах юм? Хойлол чадвахт болоо шүү. Чи яасан мундаг юм? Та бас зогс. За тэгэхээр манай хамтлагийнхаа өнөөдөртөө амарцгаая. Юу вэ? Тэгээ бэлтгэл хийхгүй байсан юм уу? Өнөөдөр цэвэрлэгээ хийгээд зөндөө ядарсан байлгүй дээ. Өнөөдөртөө бас маргааш амарчих таа юу? Тэгээд хизээ бэлтгэх юм. Нөгөөдөр? Эсвэл нөгөөдрийн маргааш ч юм уу? За бэлтгэл хийх зөндөө өдөр олтноо. Гэтэ яаж амар аав ч хүлээж байгаа заа юу? Амраа, сайхан амраа заа. Баяртай. Хаалгаа сайгаарэ.
Тэг чинь урлагт олон жил зүтгэсний эцэст өөрийн гэсэн бэлтгэлээрөөтэй боллоо штэ. Ямар уу? Эндээс чи ирээдүйн дэлхийн хот төрнө гэдэг юм чам. Мэдээж тэр нь хэн байх вэ? Би. Тэрний хамтрагч нь болохоор хэн байх нь вэ? Төгөлдөр чи. Гоё. Таалагдж байна өөртөө. Итхүү. За одоо болноо. Тав. За ийм мод гэж юу вэ? Тавиад байгаа юм шүү. Тавиач тий. Би нэг тоолно шүү. Нэг. Тавиач тий. Тагтуна. Тавиа. Баяртай. Зүгээр үү? Өглөө айгаагүй үстэй. Ер нь тэгээ миний ажил байхдаас олцохгүй дээ. Дахиад битээ тэгээрэй. Заримдаа хэд зоригтой байх нь асуудлыг олон хөндрүүлдэг. Баярлаа гэдгийг илэрхийлэх чинь бас ямар сонио өгүүлбэр вэ? За тэр яах вэ? Чи ингэхэд дуулд юм уу? Эсвэл хөгжин тоглолт юм уу? Нугардаг. Тийм үү? Би эрэгтэй хүн нугацаас харж байгаагүй шүү дээ өмнө. Харин тийм. Ямар мундаг юм. Бодлоо. Ой. Бас тоглоомтой. Чи ингэхэд энэ хатаг танилцсан уу? Үгүй. Тэгвэл найстаа болсон уу? Үгүй. Өөдөж гин үү? Өөдөж байгаа юм байна л да. Тэгвэл гоё сонирхолтой юм хийх үү? Тэгээд ч юм. Болчих. Энэ юу газар вэ? Хараад ойлгохгүй байгаа мó? Бодох уу? Оройн цагаар гооны ид ингээ буудна гэдэг чинь хэр баргуунд олдохгүй боломжтой. Яг хоо би ч noloж байна. За. Би чамайг өршөөхгүй шүү дээ. Чи жаахан тоглож чаддгүй маа та. Зүгээр. Би дагаад өгье заяа. Модтой ягаад хам гэлээс аль. Хамаг тогны мөнгө явуулж шүү дээ.
Өглөөний минь. Танаа амтлагийнхаа За. 4 хоногийн дараа та нар захирлын нэрмжид дарах хэмжээнд дуулна шүү. Яахлаараа. Юу гэсэн үг юм та нар манай сургуулийн клубын байгаа зү. Амжил. Таних юм бэ? Одоо яах вэ? Зөндөө хүмүүс байх та. Яа, энэгаа болох юм байна л да. Хөөе. Энэ харин ч бидний боломж. Энийг далиндуулаад юу ч чаддаг вэ гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй юу? Бага хөгжмөнд харуулаад 4 хоног сан бэлтжээ. Тийш дээ. Танаа амтлаг удахгүй гарна шүү заа. Бэлдээд тааж агаар. Үли ячуу. Залах уу? Шигтэй. Баларлаа л гэж бодлоо шүү. За амжид ирч хөлөө дээ. Хөлөө тайз руу гарчээ. Хүн байна уу? Хүн байна уу? Хаалга онгойлгоод өгөөч. Хүн байна уу?